Сайн бацгаана манайхаа ингээд бүгдээрээ дахин нэг шин дугаараараа уулзж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдрийн сэдв маань мэдхэд илүүдэхгүй болонд харьяалагдах сэдв болж орж ирж байна. За би сэдвээ ер нь яаж сонгож байгаа вэ гэхээр миний Instagram руу болон одоо энэ YouTube-ийн бичлэгүүдийн доор комментээр хүмүүсээс энэ сэдвээр хийж өгөөч. Эсвэл энэ тал дээр та зөвлөгөө өгөөч гэсэн сэдвүүдийн хүрээнд хамгийн их давтагдж байгаа асуултуудаас би сонгож хийж байгаа. Тэгээд мэдхэд илүүдэхгүй боломж бусад сэдвүүдээрээ хий гэж бодож байсан боловч яг энэ сэдв нэлээд дээр үеэс ахуулаад хүмүүсээс айгүй их одоо хувь чадар ч юм уу те YouTube хийж эхлэхээс өмнө ч гэсэн над руу ирдэг байсан асуултууд учраас тэгээ би энэ сэдвээр өнөөдрийн мэдхэд илүүдэхгүй болон та бүхэнтэйгээ энэ талаар ярилцахаар шийдсэн байна. За ингээд бүгдээрээ гол ажилд орцгоё. Тухлан сууж, таалан соёрох нь. Дасгал хийж эхэлж байгаа болон эсвэл нэлээд удаан хийсэн тэгээ бас нэгэд учраа олохгүй байгаа ч юм уу те туршлага арай багтаа байгаа хүмүүс ер нь иймэрхүү зүйл тохиолдож байсан байж магадгүй надад ч гэсэн ингээд саяхныг хүртэл ер нь нэлээд тохиолдож байсан асуудал ахгүй юм. Тэр нь юу вэ гэхээр одоо дасгал хийхэд нэг тохгүй байдаг те. Заримдаа айгүй хөвлийн их дүүрсэн, хийгээр дүүрэх ч юм уу те. Тэгэл нэг цатгалцсан мэдрэмж төрөөд ч юм уу. Эсвэл амар ядруу байгаад ч юм уу. Нэг нь сэрж өгөхгүй ингээл хүч өрөөсөө гарч өгөхгүй нэг тийм тохгүй байдаг. Надад ч ихсэн байдаг, танарт ч ихсэн байсан байх гэж бодож байна. Хэрвээ байдаггүй бол сайн байна. Тэр хүн маш туршлагатай, өөрийгөө маш сайн олон талаасаа мэдчихсэн хүн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар иймэрхүү жижиг сажиг саяны ярьсан шиг тийм асуудал тулгарч байсан хүмүүс байдаг бол наашаа суугаад өнөөдрийн бичлэгээ бүгдээрээ сонсцгоё. Одоо ер нь ингээд дасгал хөдөлгөөн гэхээр хүмүүс зөвхөн жимийн эсвэл фитнесийн дасгал гэж ойлгоод байгаа шүү дээ тий. Тэгтээ хөдөлгөөн гэдэг чинь бүр өргөн хүрээгээр авч үзэх хэрэгтэй. Одоо уулан давирах байна, алхалт байна, дугуунах өөрөө тий тайквондо бүх ч юм уу тий одоо бүхэл төрлийн хөдөлгөөнд орж байгаа энэ одоо спиннинг гэж орно, аэробик гэж орно, бүжигч орно одоо энэ бүх хөдөлгөөнийг өргөн хүрээгээр та нар минь авч ойлгож сонсоорой. Ямар нэгэн байдлаар эдгээр хөдөлгөөнүүдийг яг ингээд цаг гаргаад ингээд хийж эхэлж гин гэсэн үг шүү дээ. Яг ингээд хийж эхлэхэд нэг тийм хүний бие нэг тухгүй үед ингээд байгаад байдаг. Тэр нь жишээ нь одоо манай фитнесийн ярьдаг юм да их дасгалаа ингээд эхлэх гээл сүнсээ хүлээгээ сууж ингээд тэгдэг байхгүй юу. Ингээд дасгалаа эхлэх гээл эхэлж чадахгүй би ч одоо ч гэсэн юм тэгдэг. Нэг тийм ядрангуу эсвэл ингээд хийгээд эхэллээ гэхэд нэг тийм цатгалцсан мэдрэмжтэй ингээд огуулах гад ч юм уу бөөлжгөөж байгаа юм шиг ингээд нэг тийм эсүүд нэг айгүйх тийм хүнд мэдрэмж төрдөг ч юм уу. Тэгээд хэвлээ ингээд хийгээр дүүрэх нэг тийм бүндгэр байгаад ах ч юм уу. Нэг цэрийгээл хихрүүлээд ч юм уу унгуулад ч юм уу те одоо тиймэрхүү уууд ер нь бол маш их тохиолддог. Тэгээд яагаад ер нь иймэрхүү юм тохиолддог вэ гэд ер нь судлаад үзэх юм бол хэд хэдэн ер нь шалтгаанууд айгүй давтамжтай гарч ирж байна л да. За тэр дундаас хүнс бол маш дээгүүр байр эзэлж байна. Тэгэхээр дасгал хөдөлгөөн хийхийн өмнөх хоол болон дасгалын дараах хоол ер нь тэр тухайн хийж байгаа дасгалын чинь үр дүнд маш их нөлөө үзүүлж яадаг юм байна гэдэг асуудал болохоор маш их давтагдаж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээрээ хийж байгаа дасгалаа бас үр дүндээ болгохын тулд биен дээр гарах өөрчлөлтийн талаарх үр дүнг яаж ахиулах вэ гэдэг талаар бүгдээрээ их ярилцчихсан бол одоо хийж байгаа дасгалаа яаж үр дүндээ байлгах вэ гэдэг тал дээр ярилцах гэдэг юм л та тийм ээ. Тэгэхээр одоо өнөөдөр бүгдээрээ маш энгийн хэдэн жишээгээр зүгээр богинохон одоо иймэрхүү байдаг байх нь гэсэн ойлголт авахын тулд энэ сэдвийн хүрээнд багахан ярилцгаая. Сэдвийн маань нэр та нар гарч игнаас харсан байгаа. Дасгалын өмнө болон дараа идвэл зохимжтой хүнс, дасгалын өмнө болоод дараа идэхээс зайлсхийх хүнс гэсэн нэртэй байгаа. Тэгэхээр үндсэн ажилдаа орцгоё. Let's go. Are you ready? I'm ready. За хамгийн эхлээд бүгдээрээ дасгал хийхээс өмнө идвэл зохих хүнсийг ярьж байна. Дасгал хийхээс өмнө гэдэг нь одоо 1 цагаас 30 минутын өмнө гэсэн. Яг дасгал эхлэхээс өмнө юм идэхийг зөвлөдөггүй. Яагаад гэвэл энэ чинь дасгал чинь ямар ч нөлөөгүй болоо явчихна. Тийм учраас дасгалын өмнөх гэж ярьж байгааг дасгал хийхээс 30-аас 60 минутын өмнө гэж ойлгоорой. За жишээ нь би өдрийн 1 цагт дасгалаа хийх гэж байна гэж ойлгоход чиний хамгийн сүүлд идэх хоол чинь оройтлоо гэхэд 12:30 хамгийн эрттэй гэхэд яг 12 цаг гэхэд идэх нэ. Тэгжээж одоо тухайн идсэн зүйлс чинь биед чинь тодорхой хэмжээнд задраад дасгал хийхэд чинь түлхэц болж
тусламж болж орж өгч чадна гэсэн үг. Тэгэхээр та нар маань дасгалын өмнө гэж ярьж байгаа цаг хугацааг 30 минутаас 60 минут гэж ойлгох нь шүү. Анхаарууллаа шүү. Окей. Дасгал хийхийн өмнө идүүл цохих хамгийн нэгдүгээр хүнс нь бол алим. Алим нь болохоор маш чанартай глюкоз агуулсан байдаг учраас таны биеийг дасгал хийх энергиэр маш хурдан хангаж өгдөг жимс байх нэ. Хоёрдугаар гэх юм бол банан. Банан ч гэсэн мөн ялгаагүй маш хурдан задардаг, энерги болж шингэдэг жимс байх нэ. Цаахрын агуулмж алимныхаа тай харьцуулах юм бол арай жоохон их учраас хизээ хин идэхээсээ бас жаахан шалтгаалж жоохон илүү нарийн ярих юм бол тэмцээнд орох сонирхолтой хүмүүс бас нэлээд үздэг юм шиг байлээ. Тэгэхээр тэр хүмүүстэй зөвлөхөд эмэгтэй хүмүүс бол тэмцээнд яг бэлдэж байгаа үедээ бол дасгалын өмнөх нүүрс ус юм уу бусад үеийн өдрийнхөө хоолны нүүрс усанд бананыг оруулаад ер нь сүүл рүүгээ дөхөж ирээд бол дэмий байдаг. Ягаад гэвэл сахарын агуулмж өндөр учраас нүүрс ус нэлээд өндөр авчна гэсэн үг. Тэгэхээр нүүрс уснаас бананаас нүүрс ус авахын оронд арай илүү ашигтай хоол болох үз тийм нүүрс ус авч ясан дээр байдаг. Тэгэхээр бананыг бол эрэгтэй хүмүүс ерөнхийдөө ихвчлэн нүүрс усандаа төлхөө авч байвал зүгээр. Гэхдээ зүгээр энгийн эрүүл амьдралын хэмнэлээр амьдарч байгаа хүмүүс бол бананыг эрэгтэй эмэгтэй гэлтгүй ялгалгүй хэрэглэж байвал зүгээр. Гэхдээ хэмжээ маш чухал. Тэгээд бас олцсон ямар хэмжээнд очисон банан хизээ хэн идэх вэ гэдэг нь бас их чухал. Энэ талаар бид дараагийн мэдхэд илүүдэхгүй болонд оруулна. Тэгэхээр та нар маань дараагийн бичлэгийг заавал үзэх ёстой шүү. Дасгалын өмнө идэхэд цохимжтой хүнсний 3 дугаарт нь овёс орж ирж байгаа. За овёс нь дасгал хийх хугацаанд чинь таны биеийн энергийг доктортой хадгал өгөхөд тусалдаг хүнс байх нэ. За тэгэхээр алим банан нь болохоор дасгал хийх энергийг огцон өндөрсгөж эрч хүчийг ингэж нэмж өгж байгаа гэж хар ухаанаар ойлгох юм бол тэр энергийг чинь овёс бол ингээд дасгалыг дуусна доктортой барьж өгдөг тийм онцлогтой байх нь. За үүний дараа бидний сайн мэдих чихэрлэг төмөс болон бидний одоо хүнсэндээ голцоо хэргэлдэг хүмүүс болон хулуу орж ирж байгаа шар хулуу pumpkin гэж ярьдаг тийм ээ. За эдгээр 3 нүүрс уснууд нүүрс усыг хүний биед маш хурдан нийлүүлж өгдөг гэдгээрээ онцлог. Дээрээс нь бас мөн эдэнхтэй одоо хоолны хэмжээнд бас байж болох үз. Эдэнхтэй үеиг нүүрс уснуудаа орж байгаа. За тэгэхээр энэ 3 нүүрс усыг хизээ хэн идвэл цохистой болоод ямар бананыг хизээ хэн идэх талаарх мэдээллийг бид дараагийн мэдхэд илүүдэхгүй болондоо оруулнаа. Бүгднийг нэгтгэхэд оруулна. Тэгэхээр дараагийн сэдвүүтээ ингээд уялдаад явах нь байна. Дасгалын өмнө дүүл цохистой хүнсний 5 дугаарт нь бидний бүр хамгийн сайн мэдих миний бол бүр миний хайрт американо байна. Миний хар кофе. Тэгэхээр энэ хар кофе нь болохоор цусны эргэлтэйг маш сайн эдгчүүлснээр дасгал хийх чадварыг маш сайн сайжруулж өгдөг гайхамшигтай уух зүйл. За бүгдээрээ жишээгээр дасгал хийхийн өмнө идүүл цохих хүнснээс 5-ыг жишээ болгож сайн авч үзлээ. За тэгвэл одоо бүгдээрээ дасгал хийхийн өмнө идэхээс зайлсхийх хүнсний талаар ярилцгаая. За энэ чагсалтын хамгийн нэгдүгээрт мэдээж бидний хамгийн их зайлсхийх хэрэгтэй гэж ярьдаг цэвэршүүлсэн нүүрс уснууд орж байгаа. Цэвэржүүлсэн нүүрс ус гэдэг нь яг ямар нүүрс уснуудыг хэлээд байна вэ гэхээр байгалийн аргаар бус цохиомол аргаар нийлэгжүүлсэн болон тэрэмтсэн тийм нүүрс усуудыг хэлээд байна. Жишээгээр бол цагаан гурил, элсэн чихэр байна. Тэгээд бас цагаан будаа бас орж ирж байгаа. Тэгэхээр бид нар одоо яг боловсруулсан хүнсээр нь яриад үзэх юм бол одоо талах байна. Одоо нарийн боовнууд байна, бургер ч юм уу, пицца ч юм уу, гурил дийлийнхэн зонхилсон тийм хүнсийг дасгалын өмнө идвэл цохимжгүй байдаг байх нэ. Тэгэхээр эдгээрийг дасгалын өмнө идэх юм бол бидний биеинд дасгал хийхэд ямар сөрөг нөлөө гардаг вэ гэхээр тиймэрхүү төрлийн нүүрс усны биеинд орох юм бол мэдээж маш хурдан задардаг. Дээрэс нь цусны дах сахарын хэмжээг маш огцом өсгдөг болоод тэр хэмжээгээрээ маш огцом ундаг. Тэгэхээр маш хурдан өксөд маш хурдан огцом ундаг гэсэн үг. Тэгэх юм бол бид нар яг огцом өсөх үед нь ганцхан энерги авч байгаа юм шиг мэдрэмж төрөөд эргээд шууд ингээд ямар ч тамир тэнхээгүй болдог гэж зүгээр хар ухаанаар ойлгож болох нэ. Бид нар дасгал хийгээд дуусны араас нэг хаяа нэг амар өлсдөг дөө бид нар бүр огцом ингээд бүр бүхэл бүтэн ингээд хоньны гулуус мах ганцаараа бариад идчихмэр юм шиг. Тийм үе тохиолддог тийм ээ. Тэгэхээр бид нар ерөнхийдөө тийм одоо цэвэршүүлсэн нүүрс ус зонхилсон нүүрс ус идээд дасгал хийх юм бол тэрний дараа бид нар тийм мэдрэмж төрдөг байх нэ. Базаад хэлэх юм бол дасгал хийх юм тэдгээр нүүрс усыг идэх юм бол маш хурдан цусны дах сахарыг огцом өсгсөн учраас дасгал дуусах үед бидний биеийг
хэвийн хэмжээнээс илүү маш их өлсөх мэдрэмж төрүүлдэг тийм сураг нөлөөтэй байх нь. Өлсөх мэдрэмжийг хэвийн хэмжээнээс маш ихээр авах юм бол хоолоо багасгаж дайет хийж тэмцээнд орж байгаа хүмүүс чинь хэтрүүлэн идэх магадaltaй байдаг. Яг тэр үед л ингээд хүнд бууж өгөх юм те хоолн дээр ингээд бууж өгөх тиймэрхүү мэдрэмж төрдөг байх нь. Хамгийн авч болохгүй мэдрэмж учраас ер нь энэс заавал зайлсхийх ёстой хүмүүсийн нэгдүгээрт нь орж байна. Та нар энийг сонсоод итгэхгүй дээ. Цохимжгүй хүнсний хоёрдугаарт нь ногоон өнгийн ногоонууд ордог байх нь. Би ч гэсэн өөрөө гайхсан. Тэгтээ одоо бодоод үзээд тахад яг үнэн байсан. Тэгээ сая сүүлийн тэмцээн дээр болохгүй гэсэн юмнуудыг яг хийхгүйгээр туршиж үзээд ерөнхийдөө баталсан биеийн дээрээ. Тийм учраас би тэр дундаас яг ингээд өөрөө биеэрээ ингээд туршиж үзээд болж исэн, үйлчилж исэн үнэн байна гэсэн зүйлсээ та нартай ингээд жагсаалтанд оруулж хэлж байгаа шүү нэрээ анхааруулж хэлэхэд яагаад болохгүй ээ гэхээр идэж болохгүй гэж байгаа биш шүү. Дасгалын ураа гэдэг дээр л ярьж байгаа шүү дээ бүгдээрээ. Дасгалын өмнө энэ ногоонуудыг идэх юм бол одоо бүр өглөөнд идсэн байгаа хүнсээ чинь шингэцийг маш удаашруулад орхичдөг байх нь. Удааширчих юм бол одоо гизэнд орсон хоолнууд чинь ингээ боловсролд үйл явц нь ингээ явагдаж байх байтал тэр чинь ингээд барьчин. Тийм учраас хүний гэдэс дүүрэх, хийгээр дүүрэх, гэдэс цэрэх тиймэрхүү шинж тэмдгүүд илэрдэг учраас дасгал хийхэд маш тухгүй байдлыг үүсгэж өгдөг байх нэ. Тэгэхээр бүгдээр дасгалын өмнө ногоог идвэл цохимжгүй байдаг байх нэ шүү. За тэгээд үүний дараа бас маш харамсалтай самарын төрлийн хүнсийг бас дасгалын өмнө идэхэд ерөөсөө зохимжгүй гэж үздэг юм байна. Ер нь бол бас би самарнд айгуу дуртай. Тэгээд самар идээд гидс маань дүүрээд идэг байсныг олж найсан. Окей. Тэгээ би самар ер нь дасгалын өмнө ингээд ганц нэгээр намдаа хийгээл амны зугаа болгоод ер нь ганц нэгийг одоо өдөрт нэг 7 ширхэг алмонд иддэг ч юм уу тий тосныхоо хэрэгцээг хангаж ингээд идээдсэн чинь яг үнэндээ самар чинь бас эслэхээр маш баялаг байгаа хгүй. Тэгсэн чинь ерөөсө тослог гэж шууд бодоод ингээд төгжчихсэн байсан тархинда. Тэгсэн чинь эн чинь бас эслэхээр маш баялаг байдаг. Өмнөх одоо ногоотой адилхан өвнө идсэн хоолны шингэцээ маань ингээд удаашруулад хэвлий дүүрэх ингээд цэрэх урагшаага ингээд төрж бондоох тийм мэдрэмжүүдийг энэ дээр нөхдүүд надад өгдөг байсан байгаа хгүй. Тэгээд би бүр бүх тэмцээн дээр аягүй сайн ингээд нэмгэрсэн байгаа хэрнээ гидс маань ингээд сул тавингууд тийм бүндгэр л байгаад байдаг гэсэн. Өөх байхгүй юрнээ дотроосоо ингээд төрсөн тийм бүндгэр байгаад байдаг гэсэн байхгүй. Тэгээд би сүүлдээ массаж хийлгэж үзсэн. Тэгээд ерөөсөө болохгүй байсан. Хий их байгаад байгаа мó ингээд савны хий гэж байгаад байдаг. Тэр юм болов уу гэж бодсон боловч ерөөсөө идэх юмнаас байсан. Тэгэхээр та нар маань одоо тэмцээнд ордог охтууд маань ялангуяа иймэрхүү асуудалтай байсан бол ерөөсөө дасгалын өмнө эдгэрийг иддэггүй үгүй юу гэдэгтээ анхаарчхад л ерөнхийдөө болохоор юм байна гэж ойлгосон. За тэгвэл одоо бүгдээрээ үргэлжлүүлээд дасгал хийхийн өмнө зайлсхийх уух зүйлсийн талаар ярив. Эдгээр жагсаалтын нэгдүгээрт нь хийжүүлсэн газтай уух зүйлс орж ийнэ. Мэдээж хийтэй зүйлс орох юм бол тухайн үед ингээ хихрээд гаргацдаг гэж бодож ивэл үгүй. Хий нугасаа гидсэн чинь үлдээд хэвлэгч хийгээр дүрэхээс гадна зарим тохиолдолд хэвлэний өвдөлтийг мөрдөг байх нэ. За хоёрдугаарт нь сахарын агуулмж өндөртэй уух зүйлс. Сахарын хэмжээ өндөртэй уух зүйлс яагаад хэрэггүй гэдгийг бол одоо та надаар хэлүүлдэг мэдж байгаа дээ. Түрүүн цэвэршүүлсэн нүүрс ус гэдэг дээр ярьсан тэрнтэй мөн ялгаагүй. Одоо сахарын агуулмж маш өндөртэй морчих юм бол бид нар чинь тодорхой хэмжээнд жингээ хасах ч юм уу те өөхөлгүй. Тэгээд бас эрүүл мэндийн төлөө хийж байгаа хүмүүс учраас мэдээж элсэн сахар өндөртэй аль ч төрлийн уух зүйлс ч бай их зүйлсч бай. Аль болох бүгднгээс нь зайлсхийж авах шаардлагатай. Ялангуяа дасгал хийж байхдаа элсэн чихэр өндөртэй ундаа уух ч юм уу те тиймэрхүү хэрэглэх юм бол ер нь дасгал хийх ямар шаардлага байхгүй байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ элсэн сахарын агуулмж өндөр уух зүйлс болон идэх зүйлсээс зайлсхийх хэрэгтэй. Ингээд дасгал хийхийн өмнө уувал зохисгүй зүйлсийн хамгийн сүүлд орж байгаа уух зүйл нь бол сүүн бүтээгдэхүүн болон уургалаг уух зүйлс ах нэ. Одоо уургийн шейк ч юм уу те. Одоо сүү, тараг эдгээр бол дасгалын өмнө дэмий байд юм байна. Яагаад вэ гэхээр ходоодонд ороод шингэхгүй байж байхад бид нар идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхэд одоо шингэсэн маш удаан зүйлс ч уургалаг юмнууд чинь. Тэгэхээр уургалаг болоод одоо тослог хүнснүүд шиг хэвлийн дотор ороод шингэц маш удаан учраас хэвлийн дотор чинь байж гэн гэсэн. Тэгэх юм бол шингэц нь илүү их удааширч хэвлийн дотор чинь байгаа байдал дээр маш өндөр ачаалттай дасгал хийх ч юм уу. Зүрхний одоо пульс ачаалсан дасгал хийж ааглах ч юм уу. Тийм ачаалт өгөх юм бол хэвлээд маш тухгүй байд үүсдэг. Тэгснээрээ хүлгэх магадлалтай. Тэгээд хэвлээ бас энэ тэнүүгээр ингээ хатгаж өвддөг штэ тий. Тиймэрхүү магадлалтай. Тэгээ бас мөн хий маш их гарах, хийгээр дүүрэх одоо маш их тийм тухгүй байдлыг хүнд мэдрэмж төрүүлдэг. Тийм
сөрөг нөлөөтэй байдаг байх нэ. Тэгэхээр дасгалын өмнө гэж ярьж байгаа шүү. Өмнө. Тэрнээс биш ерөөсөө муу гэж яриаггүй шүү. Муу биш. Дасгалын яг хийхийн өмнө гэж байгаа шүү. Ялангуяа бүр 30 минутаас 1 цагийн өмнө идэггүй байвал зохих хүнс гэж ярьж байгаа шүү. Дахин сануулъя. За одоо тэгвэл бүгдээрээ дасгалын дараа идвэл зохих хүнснүүдийн талаар ярилцгаая. За ингээд энэ жагсаалтын нэгдүгээрт нь мэдээж бидний байнгын хэрэглээ өндөг орж ирж байна. За өндөг нь болохоор булчингийн хэмжээг хадгалах болон булчингийн хэмжээ массыг нэмэхэд маш том нөлөө үзүүлдэг хүнсний нэг байх нэ. За энэ жагсаалтын 2 дугаарт нь бидний байнгын хэрэглээ дахианы цээж мах орж ирж байна. За дахианы цээж мах нь болохоор хүний биед хурдан задардаг, тослог бага, ургийн хэмжээ өндөр. Тэгээд хүний биед шингэцэн хурдан энерги болж задрахтаа амархан хүнс байх нэ. 3 дугаарт нь болохоор бидний бас сайн мэдэх салмон загас орж ирж байна. Монголоор хулд загас гэдэг баг шүү. Тийм үү? Мэддэг хүнд ор бичээрэй хулд гэж санаад байна. Оо миний чихвж онцлаа ста. Мэддэг хүмүүст ор надад бичиж өгөөрэй хулд гэж санаад байх юм. За ямар ч тач 3 дугаарт нь салмон загас орж ирж байна. За салмон загас нь мэдээж маш сайн чанартай тос уургийн хэмжээ өндөр хүнсээ. Бас нэгэн өөр онцлог нь болохоор булчингийн эдгэрэлт нөхөн төлжилтөнд маш сайн хүнс байх нь. За 4 дугаарт нь сүү орж ирж байна. Тэгэхээр дасгалын өмнө тохиромжгүй гэжсэн хүнснүүд бол ихэвчлэн дасгалын дараа байгаад байгаас тэгэхээр одоо хүний биеийн нөхцөл байдал, температур, одоо зүрхний ачаал ямар байгаас шалтгаалаад өөр өдөг байхаас тэгэхээр өмнө идэхүү дараа идэхүү гэдгээр шалтгаалаад хүнс хүртэл хүний биед үйлчлэг нь хүртэл маш их өөр байгаад байгаа. Сүү чинь одоо тослогоор хангаж өгнө, кальцаар хангаж өгнө. Тэгээд үүнээс гадна булчингийн сэргэлт одоо ядарсан байгаа булчингийн сэргэлтэд маш сайн ух зүйлд ордог юм байна. За хамгийн сүүлд нь болохоор авокадо орж ирж байгаа. Авокадо нь болохоор бас тослогоор баялаг тийм ээ. Эслэгээр баялаг. Тэгэхээр авокадо нь болохоор мөн булчингийн эдгэрэлт, сэргэлт, нөхөн төлжилтөнд маш сайн байдаг байх нэ. За ингээд дасгалын дараа идвэл зохих хүнснүүдийг бүгднийг нэгтгэхэд ингээд авч үзэх юм бол эдийн зохилж байгаа юм нь тослог байна. Уургалаг байгаад. Тэгэхээр яагаад гэдэг вэ гэхээр булчингаа сайжруулж чангалж өсгөхийн тулд далцгал хийж байгаа хүмүүс тийм үү. Тэгэхээр булчин нөхөн сэргэх дээр илүү их анхаарсан хүмүүсүүд байгаа. Тэгэхээр бүгдээрээ яг энэ том утгаар нь ойлгол зүгээр яг авокадо яг сүү гэж биш. Ерөнхийдөө булчингийн нөхөн төлжилтөнд юу илүү сайн байд юм бэ гэсэн утгаар нь хараад өөрөө эрэл хайгуул хийгээд хүнсээ хайх юм бол илүү их олон нэр төрлийн хүнсийг хүнсэндээ хэрэглэх боломжтой болно гэсэн үг. Хэрвээ одоо өөрөө эрэл хайгуул хийхгүйгээр зүгээр ингээд хүний яг одоо миний хэлсэн ингээд ганц хүнсийг ч юм уу те миний хэлсэн ингээд авокадо гэж хэлвэл авокадо л идэх ёстой байна гэсэн нэг тийм бодлоор яг зөвхөн тэрүүгээр ингээд явах юм бол мэдээж одоо идэх хоолны төрөл чинь маш бага байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрийн эрэл хайгуул сониучсан ер маш их хэрэгтэй байдаг. Өөрийнх нь л өөрөө л явна шүү дээ тийм ээ. Амттай мэдмээр байвал маш их эрэл хайгуул хийж авах хэрэгтэй. Энэ хороо дэлхийд дээр чинь маш гоё идэж уух сайн юмнууд өөр маш их байдаг. Тэгэхээр бид нар бол зөвхөн нэг наагур нэг захаар нь л ингээд ирэмгэн дээр нь л ингээд зууралдаад байгаа байхгүй. Бүгдээр ингээд цаашаа гүн рүү н орох юм бол ерөнхий том утгаар нь ойлгочих юм бол ингээд зохицуулаад идэж болох юм бүр маш их байгаа. Тэгэхээр та нар минь юугаар баялаг юм бэ? Юунд илүү сайн юм бэ гэдэг утгаар нь ухаж заавал тэгэж хайж судалж сонирхож үзэж байгаарэ гэж зөвлөе. Сая бүгдээрээ дасгал хийсний дараа идвэл зохих хүнсний талаар ярьсан бол одоо дасгал хийсний дараа идвэл зохимжгүй хүнсний талаар одоо ярилцаад энэ сэдвээ дуусгана. За энэ жагсаалтын нэгдүгээрт нь бүр шарсан болоод тосонд булхаж шарсан хоолнууд орж ирж байна. За иймэрхүү төрлийн хоол хүнс нь болохоор транс тосны агуулмж маш өндөр байдаг учраас өөх тосны хэмжээ дагаад мэдээж маш өндөр байгаагаас улбаалan хоолны шингэцэг бүр дээд зэргээр удаашруулдаг. Тэгэхээр одоо бидний бодисын солилцоо дагаад удаашрах нь байна. What? Бодисын солилцоо удаашрах юм бол бидний дасгалын үр дүнгууд бүгдээрээ бас дагаад удаашрдаг байх нэ. Тэгэхээр бүгдээрээ дасгалын өмнө дараа ерөнхийдөө амьдрал дээр ч гэсэндээ ер нь болж өгөлийн бүр шарсан, тосонд булхаж шарсан хүнснээс ер нь зайлсхийж явуулах зүгээр. Дасгалын дараа зайлсхийх ёстой хүнснүүдийн 3 дугаарт нь кофе маань ороод ирлээ. Американо маань ороод ирлээ. Дасгалын өмнө кофе чинь энергиэр тэтгээд бүр маш сайн биед хэрэгтэй гэжсэн болвол одоо дасгалын дараа зохимжгүйд ордог байх нэ. Яагаад зохимжгүй гэж байгаа гэхээр бид нар дасгал хийгээд дуусны араас бид нар маш их шингэн алдсан байдалтай байдгаа. Хөлсөөрөөж алдж байгаа. Дасгалын дундор ус баг уудаг хүмүүс бол бүр ялангуяа кофег бол нэлээд зохимжгүй талдаа орох нь байна. Яагаад тэгэхээр кофе чинь ерөөсөө усыг нөхөдгөө харин ч илүүтэй бүр усыг бүр гадагшлуулж өгч байдаг. Тийм
онцлогтой байдаг учраас дасгалын дараа бид нар чинь илүү шингэнээр бие нөхөх ёстой байтал кофе уух юм бол харин ч бүр эсэргээрээ шингэнээ алддаг байх. Тэгэхээр бид нар дасгалын дараа бол кофе уугаасаа илүү дасгалын өмнө уугаад дасгалын дараа болохоор илүү их шингэн нөхөх одоо тийм шингэн ууж явах хэрэгтэй байх нэ. Ингээд энэ жагсаалтын хамгийн сүүлд нь чихрийн агуулмж өндөр хүнснүүд бүгдээр орж ирж байна. Тэгэхээр одоо энд юу ордог вэ гэхээр одоо энергийн бар гэж байгаа. Уургийн бар биш шүү. Энергийн бар орж ирж байна. Шоколад байна. Жигнэмгүүд байна. Кейк, тортны төрлөөд байна. Иймэрхүү төрлийн чихрийн агуулмж өндөр хүнснүүд орж ирж байна. Эдгээр нь хүний бодис солилцоог удаашруулдаг бүгдээрээ түрүүний ярьсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр үүн дээр нэмэгдэх нь хүний биеийн өөхлөлтийг идэвхжүүлдэг. Угаасаа энийг бол бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр ялангуяа дасгалын дараа бид нар дасгал хийгээд өөхөө шатаад өөхний шатаалт чинь бүр ингээд эрчимжээд бүр гоё ингээд гараад ирж байхдаа тэрийг ингээд идчих юм бол харин бүр тэрийг дасгал хийсэн дасгалаа бол бүр ямар ч үр дүнгүй болгож өгч гин гэсэн. Улам их өөхлөлтийг чинь ингээд идэвхжүүлээд бүр ингээд тэрийг чинь сэргээж өгдөг байхan. Тэгэхээр нэг тэр үүнд чихэрлэг хүнснээс л маш их татгалзах шаардлагатай гэдэг нь одоо энэ дээр давтагдаж харагдаад байгаа. За тэгэхээр өнөөдрийн миний бэлдсэн ингээд жишээ жагсаалтууд ингээд энэ хүрээ дуусж гин. Одоо ингээд нийлүүлээд базаад яриад үзэх юм бол зөвхөн дасгалыг хийснээр дасгал үр дүнтэй болдоггүй гэдгийг эндээс харж болохоор байгаа. Дасгалыг хийхийн тулд дасгалын өмнө болоод дараа идэх хоол нь хүртэл маш их нөлөөтэй байдаг байхan. Тэгэхээр бүгдээрээ одоо өөртөө дүгнэлт хийж үзье. Дасгалынхаа өмнө би юу иддэг вүлээ, дараа нь би юу иддэг вүлээ гэдгээ дахин нэг эргэж харж үзээд эдгээрд орсон зүйлөө болоод эдгээртэй төстэй хүнснүүд ч юм уу те яг дурддаггүй ч гэсэн яг адилхан ийм хүнснүүд эсвэл өөрийнхөө иддэг хүнсийн дотор байгаагүй тэр хүнснийхээ онцлогийг хараад юугаар баялаг гэдгийг хараад тэгээд зөв юм буруу юм уу гэдгээ одоо бүгдээрээ хааж чаддаг болсон гэж бодож ирээнийг үзээд тэгэхээр бүгдээрээ одоо тухгүй байдал үүсдэн идээ дурдгдсан шинж тэмдгүүд ч юм уу тиймэрхүү зүйл тохиолдож байсан бол сая одоо миний хэлсэн хэдэн хүнснүүдээр орлуулад нааш тааш нь болгоод өөрчлөлтийг үзээрэй. Тэгээд ямар санагдсан надад их бас сэтгэлээ хуваалцаарай. Тэгээд хэрэг болох мэдээлэл байж чадсан уу үгүй юу гэдгийг надад бас сэтгэлээ заавал комент хэсгээр үлдээхээ бити мартаарай. Тэгээд subscribe хийгээрэй. Тэгээд Instagram дагах мартав. Тэгээд like, тэгээд comment. Subscribe хийгээрэй. Subscribe. Дараагийн ихэд ижигдэхгүй болон дээр сая дурдгдсан банан болоод нүүрс усыг одоо ялангуяа тэмцээнд орох хүмүүс, жин хасгаж байгаа хүмүүс онцлогт нь тааруулж яаж идэх талаар би оруулна гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр дараагийн бичлэгийг та нар заавал үзэх шаардлагатай болж байгаа. Заавал үзэхийн тулд мэдээ хонхон дээр дарна шүү дээ. Subscribe хийгээд хонхон дээр даржээж хамгийн түрүүнд та нар үзнэ. Subscribe дарж өгөөрэй. Тэгээ бас дарахгүй байсан ч болно гэсэн ч гэсэн даруулах гоё. За тэгээд өнөөдөр бүгдээрээ энэ хүрээд дуусгая. Баярлалаа. Баяр та.